Монголын EBU Robocon үндэсний аврах шалгаруулах тэмцээн болоход тун шиг бага хугацаа үлдсэн байна. Амжилтын төлөө хамтдаа урайтай шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбооны сургуулийн SIGT 1 багийнхан. Энэ жилийн үед мэдээлэл холбооны сургуулиас 2 баг оролцож байгаа. SIGT 1 багийн хувьд 1-р курсын оюутнуудаар бага бүрдүүлсэн нь онцлогтой. Өмнө жилийн амжилтаа баттгаж шинэ амжилт тогтоохын тулд тэд өдөр шөнөгүй бэлтгэл сургуультай хийсээр байна. Ингээд оюутнуудынхаа бүтээсэн робот ямархан түвшинд байгааг одоо харцгаая. Одоо туршилтын робот ерөнхийдөө бэлэн болчихсон. Бид яг сүүлчийнхаа роботын шийдэл рүү механикист руу орчихсон байгаа. За энэ болохоор яг цэвэр практик явдаг. Одоо жишээ нь мэдэхгүй байснаас санаа зовхон байхгүй тэрнээсээ сураад явчихна. Одоо ерөнхийдөө бол үеийнхнээсээ практикийн төвшингээр бол нэлээд дээгүүр юм аа. Яг анх одч гэдэг бол ер нь миний байх газар мөнөө биш учраас эргэлдсэн үеэс нэлээд байсан. Бид эдийн цаг нь тулчихсан байгаа учраас маш их шахуу байртай. Роботуудын шийдлээ ер нь байнгын робот ээж байгаа мэдээж хажуугаар нь чөлөө цагаараа юм хиймээр байдаг ч. Тэгээд яг зорьсон зорилготой хүрэхэд бол бид өдөр шинэ хийж байгаа. Өөрөө яг хийж байгаагүй зүгээр харж байсан хажуунаас ингэж харж явж байсан. Одоо яг ингээд Robocon-д орж ирснээс хойш яг дээдлийн курсын ах нарыгаа ингээд яг өрөөс хараад ингээд тусааж дэмжиж байгаа яг ингээд хийдэж шүү гэж зааж өгөөд тэгж яана бол надад хоёр юм гэж таалагдчихаг. За бид мэдээлэл холбооны технологийн сургуулийн SIGT 1 багийн амралтын өрөөнд байна. Ямар хөөрхөн юм бэ те? Та хэд ч одоо Robocon-ы багтаа их цагаа зарцуулж байгаа. Тэгээд эндээ хоолундаа хийгээд бас хямар санагдуулж байгаа амарчт юм шүү дээ. Тийм. Юу роботоо хийгээд юм. Туршиж байгаа хугацаанд хурдаг. Тэр үед ингээд ядарсан үед тэгээд яг энэ урнууд дээр гараад амарчдаг. Тэгээд яг хоёр ахлагч бол энэ чиний байнгын байршиж байгаа. Тэгэхээр яг ингээд эндээ барьж байгаа болохоор яг гэр орно болсон юм уу яг тэр хүний үед бол тэгэл тэр хоёрын ханаас эндээс л болох бахтаа. Энэ байранд сая 2 сараас эхэлж 2 сарын дундуур бид байдалж эхэлсэн. Тэгээд золоо бит хоёр эндээ яг байдлаа монтаг хоолндоо хийж идээд тэгж байж байгаа. Ер нь бол энэ газар бол өөртөө л ингээд босгоол байжулаад тэгэл багш нараас асууж байгаа болж ирэл за юу болж ийм хоолнд юм яаж юм өмнөх үеийн өдөрчээсэн багш нар орж ирж хөдлөө агш манаас хаяа орж ирэл за юу болж юм гэл тэгээ манай дорж агш бас за үсүүлэлээ Сэлэн аймаас ирсэн. Тэгээ гэрээсээ олох эхний 1 2 3 сар бол аюу хэцүү байсан. Яг орой ингээд 6 7 дугаар пар дараад ирэнгүүт бас орох хэцүү байх хэцүү. Тэгээс гэрлүүгээ харих уу яахаа гэж заримдаа бас ингээд мөрөх тохиолдол байгаа. Мэдээж шантрах тохиолдлууд зөндөө гарч байгаа. Надад ч гэсэн шантрах тохиолдол гарч байгаа. Чи ингээд байгаа чи ингээд уг нь ингээд явал чамд хэрэгтэй бид нар ч гэсэн хэрэгтэй ингээд цуг юмаа хийгээд ингээд цааш та аварчлаа гэдэг. Тэгж ер нь бол зөндөө аюу сэтгэлийн юм болдог. Тэгээд одоо юм хөвчтөн байна. Өөртөө YouTube-ээс хараад ч юм уу хийм бэл оюун ухааны ашиглаад юм хийгээ сурж ийн дөө гэдэг бас тэгэл мэдээж тэгээ бүр гүндгий орвол багш нарын тусалцал юм орж байгаа л доо. Багш нар ах нар манай ах нар ч гэсэн өөртөө яг тасалцсан хугацаа гэдэг нь Robocon 24 онд ингээд тэр үедээ ч гэсэн яг тэр чин бас бүндөө л 2 дугаар курсыг хийсэн. Тэгээд дөрүүлэх нь илүү тавлах. Одоо тэр ах нар бол өөртөө ингэж энийг ингэж хийх юм байна гэж гаргалгааг нь гаргаж агаад ингүү болох юм байна гэж оролцоороо байгаад Монгол улстай үндэсний ард тууштай олон улсаас ингэж хэлцлээ. Ер нь бол одоо нэг юм бол тэгээ чатгийнхаа яриараас тусалж байгаа. Энэ хүмүүс анх удаа ихтэй хастаач хийж өгөөд нь очижсэн байхгүй юу? Ер юм. Тэгээд одоо ялч олон хүмүүс толцсон болохоор тэгээд энэ жилийн тэмцээн нь ч гэсэн өөртөө ихтэй хөхтэй хатдаг төвөмжтэй байж байна.
Яг нөө одоолаа байгаа болохоор ингээд дөрмүүдийн хувааж аваад яг хийх үзүүлсэд нь бага болохоор айгүй хайртай юм байна. Тэгэхгүй бол яг нэг цөөхөлөө бол надад үнэхээр хэцүү санагдаж байгаа. Хамаатай сатангууд хөгтөд гэж байдаг шүү дээ. Төрүүлж хийгээд дууссан үн хоолой гэдэг ч юм уу. Ер нь ингээд итгэж болох байсан тиймэрхүү байдаг та. Тиймэрхүү санагддаг. Энэ жил шинэ орж ирж байгаа хүүхдүүд мэдээж тусалж байгаа. Миний хийж байгаа юм болчлоо, бүтчлээ гэсэн нэг тиймэрхүү гой сэтгэл авч байгаа. Өмнө жил орж ирсэн ололцоод явж ирсэн 2 хүүхэд байна. Одоо бол яг өөрөө хийгээд нэг нөгөө робот ингээд бодтой ингээд хөдлөөд яваад хийх үйлдэлүүд ингээд гүйцэтгэх хийгээд байгаа болохоор ерөнхийдөө бол зүгээр л гайхалтай. Өгдлөө их бэлдэх хэрэгтэй. Тэгээ яг тэр өгдөл нь болохоор ингээд 6 тараад тэгэл тэрийг ингээд тодсгоод машин болохоор тэгэл тэдэрлүүгээ хөлтөд авах юм байна. Тэгээд буконд байна гэхээр хүмүүс нөө хүүхэд юу их гэж боддог. Тэмүүтээ ингээд бодонгод чи тавгаач юм чи зэвлэгч юм гэдэг. Тэгэхэд бол ясан дээр буконд хөөс хамаарах. Нөлөөлтгүй тасдагч ярих үед бол тэгэл тасдагчаа бэрэл тэгээд одоо ингээд би бол нүдэн зал тэгэл энэ ид чи ингээд роботын ингээд механизм дээр очиж байгаа. Тэгвэл би ингээд нэг хийн самаа хийх үе тохиолно тэр үед бол энэ идийг тасдагч яриад өгч гоох ингээд тийм хөцөл бүрддэг байхгүй. Тэмүүтээ ингээд өөрөө тасдагчаа яриад өөрөө л тэр нөгөө нэг дэрэлээ бэрэл юм уу өрөндөл хэлж байгаа юм чам. Бүгдээрээ хамтдаа тэнцээ гадаадаар усан авсаа. тэмцээн нь ер нь бол алгасахгүй үздэг байсан. Тэгээ угаасаа ингээ яг шүтээсийн электроникийн яг энэ инженерс гэдэг ангид орж ирээд заавал Robcon-д орно. Яаж иж байгаа л орно гэдгийгсэн. Яалтчихэд хичээс нэг үрдэн тэгээ орж чадсан. Өмнө жил сакс байсан. Сакс арай илүү хэцүү юм шиг санагдсан. Монголд болох учраас жоохон дарамт их байсан. Энэ болохоор орж ирээд төрүүлэх ёстой шүү. Төрүүлнэ тэгээд энэ жил болохоор дарамт арай бага байгаа. Тэгээ манайх бол тактикуудад маш их байсан. Бидний туршилт сайн байсан. Бид нар өөрсдөө талбайтай байсан учраас манай энэ солоноёд өгч нь маш муудаад бид 3-ын данаас шийдэх боломжгүй болсон. Өмнө жил бид бас яг олон улс турж явах үедээ бид нэг хөрвөгч авахгүй, хаадлах газар авахгүй. Тэгээд манай санхүүгийн ч бас их тусгасан. Тэгээд хичээгээ хөрвөгчийг аваад авчихгүй дөө. Тэгээд нэг хэсэг зунжаага хөрвөгчтэйсэн. Тэгээд өөртөөс нэг зунжаага энтэй байж байгаа болохоор гэлүү байна гэсэн байхгүй. Яг бид чи олон улсын тэнцээ хийх юм зөндөө, турших юм зөндөө. Тийм учраас бид өөртөөс мөнгөө нөлөөлж аваад угаалгын машин авчихсан. Одоо нэг угаалгын машин ашиглаж байна. Одоо эхний зорилго бол рафто дуусгах. Хоёрт илүү сайн эндээсээ юм олж мэдэж сурах. Тийм амжилт тогтоо гэсэн тиймэрхүү зорилготой гарч ирсэн. Манай оюун гэрэлчин өмнө жилийн Монгол улсад болсон олон улсын робокны тэмцээний талбай дээр бас робот удирдах орсон туршлагатай байгаа. Энэ жил бас ингээд мэдээлэл холбооны технологийн сургуулийн SICT нэг багт бас ажиллаад ер нь энэ амралтын өрөө болон энэ роботын клубын өрөөнд бол 2 баг маань хамтдаа бэлтгэл сургуультай хийж байгаа юм байна. SICT багуудын хувьд бол эмгтэй гишүүд олонтой маш гоё даваа тал гэж миний хувьд хараад байна. Бусад сургуулийн хувьд л ер нь дан хөвгүүд тэгээд тэр дундаа инженерийн хэлбэрт хамрагдж байгаа хүмүүс ер нь хөвгүүд байдаг шээ. За Батбүрийн хувьд бол энэ жил 1-р курс робокны багт орж ирсэн энсэн багийн гишүүнээр явж байна. За сэтгэл хэлэхэр байна. Юу сурч мэдж байна. Одоо бол би болохоор одоо дата сет тал руу ер нь нэг төрс боловсруулалт руу тэгэхээр ер нь айгүй олон шинэ юм сурч байгаа. Өмнө жил болохоор өмнө жилийн олон улсын тэмцээнийг үзээд ер нь нэг юм гоё газар байт юм байна. Ер нь орж үзсэндээ гэж бодчихсон. Тэгээд өөрөө бигэр курс орж ирээд тэгээд энэ багтсан. Ер нь 1-2-ын давмгаалсан баг байна шүү. SICT 1-2-ын хувьд л тийм нэгдүгээр курс их маш олноор орж ирсэн байна. Бүх зүйл шин санагдаж байгаа. Сургуулийн шин, мэрэгчлэн шин, хичээл шин, роботын тэмцээн шин байна. Тэгэхээр үүн дээр 2-3-ын нас дэмжлэг болоход байгуулж бодож байна. Мэдээж тэрнэлтэй манай хоёр халдчихсан үрдүүлж байгаа тойч гэсэн юм ихтэй орж ирээд их зүйлээ мэдэхгүй байсан ахнаа маань тусалсан. Одоогийн нэгийнхэн ч бас одоо тиймгүй л байдалтай харагдаа ингээ харангуут
одоо наад захын л багаж аваад ирээ гэхэд багаж авч чадахгүй ийш яваад ирээ гэхэд тэрийгээ зүтгэв. Тэгээд бид нар ч гэсэн ялгаа хүсдэг. Өөрсдөө л юм нэг хичээж хийж ийм хүртэл гол яваад юм аа юм харж аваад ойлгож байгаа хаа. Вакуум ашиглаж сордог тийм механизм байдаг. Тэрийг энэ жил бүр цаана робоконы дүрмдээ хорчих учраас бид эд ашиглаж чадахгүй болоод тэрнээс болоод шийдлүүд илүү хэцүү болоод бид механикийн оюутнууд биш учраас роботын хийцлэл дээр алдаа гарах тийм асуудал үүсэндээ. Яг нэг аюулгүй байдал шалгааны яг дүрм мөрнөө жоох ингэ баримтлахгүй болмоос өөрөө жоох гэмтгэй гэдэгсэн байж байгаа. Одоо манай болохоор зүгээр үйлдэлээ үүсгээд тэгээ яваад нэг зорилготой байгаа. Хэдийгээр Хонконгт 2026 онд байгуулагдах ABU Robocon тэмцээн та бүхнийг хүлээж байна. Цэгт нэг багийн хувьд бол 4 охинтой 2 охин нь одоо амралтын өрөөнд ингээд одоо жахан цаг зав гараад ярилцаа сууж байна. Манай Батхөврийн хувьд нэгдүгээр курс ч гэсэн одоо аль хэдийн энэ одоо гэр бүл Робоконыхаа гэр бүл аль хэдийн уус ч гэсэн байгаа хаа. Эмэгтэй хүүхэд инженер энэ чиглэлээр суралцсан гэдэг. За тэр дундаа бүр мэрэгшээд ингээд клубт нэгдээд ах эгч нартайгаа үеийнхэн найзуудтай робот бүтээгээд ингээд өөрийнхөө гараар бүтээсэн зүйлийг тэмцээнд оруулахыг бэлдэн гэдэг ямар байдаг юм байна. Санааны хувьд тийм ээ цаг завын хуваарлтын хувьд Ер нь бол айгүй гоё санагдчих. Тэгээд цаг хуваарлтын хувьд бол би ингээд өөрөө л юм надад зохион байгуулсаасаа ингээд цаг өөрөө зохицуулаад яг хичээлээ харсны дараа орж ирэл боломжтой хоёр юм хийгээл энэ хийх юмнууд нэлийн олон байдаг. Тийш авирах механизм тэрэн дээр л ер нь бол ажиллаж байгаа. Тэрийг ер нь бол ер нь төгс болгочвол бид нар яг өөрсдөө мэрэгжлийн хүмүүс учраас хэмэл оюухан сургах, дүрс суулгах тэр бус багасаа илүү үндэсний аврах ингээд болчлоо. Одоо ингээд өөр тийшээ олон улсад ингээд гарна гэдгийг энэ аав ээж гэр бүлийн дээр хамгийн их хэлнэ. Яг Robocon орж ирсэн зорилго бол яг ингээд өмнөх үеийнхээ одоо хүмүүсээс ингээд дээшээ илүү амжилт дахиж тэдний дээр гарыг гэсэн юм тийм зорилготой орж ирсэн. ABU Robocon 2026 олон улсын тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд үндэсний аврах шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд 7 ихтэй сургуулийн 13 багийн багш оюутнууд, инженерүүд болон тэмцээнд оролцох багуудын төлөөлөл оролцож 2026 оны тэмцээний шин сорилт, стратегийн шийдлүүдийн талаар мэдээлэл солилцлоо. За ABU Robocon 2026 Хонконг олон улсын тэмцээн 8 сарын 23-нд зохион байгуулагдана. За Монгол улсын авраг болохоор энэ жил ABU Robocon 2026 Хонконгийн дүрмээр зохиогдно. За энэ жилийн дүрм нь болохоор Compo Master сэдвийн хүрээнд зохиогдож байгаа. За баг болгон 2 роботтой. За R1 буюу гар болон автомат удирдлагатай робот, R2 буюу бүрэн автомат удирдлагатай роботоор өсөлтнө. За энэ жилийн даалгавар болохоор 2 робот хоорондоо зэвсэг өгсраад ойгоос одоо судар буюу одоо компьютерийн судруудыг цуглуулад за арена буюу одоо тик так той гэдэг одоо 9-ийг 3-3 хэмжээтэй зон дээр цуглуулсан одоо скроллуудаа байрлуулад тэгээд тэр байрлуулснараа одоо цэвэрлэлт авах юм тэмцээнтэй байгаа. Зөвлөгөөнөөр энэ оны тэмцээний дүрм, даалгаврын онцлог, техникийн шаардлага, шүүлтийн шалгуур болон оролцогч багуудын бэлтгэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Багуудын бэлтгэлийг эрчимжүүлэх, нэгдсэн ойлголт бүрдүүлэх, олон улсын тэмцээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм а. Робот маань одоо тэр дээгүүр авирах, скроллуудаа авахдаа одоо тэр хуурамч одоо скроллуудад хүрэхгүй мөн одоо R1-ийн скроллуудыг одоо бас скроллууд хүрж болохгүй гэдэг. Энэ бол нэлээд тийм хатуу дүрм санагдаж байгаа. За энэ дээгүүр одоо гараад R2 бүрэн автомат робот маань цаана гарна гэдэг бол нэлээд хүн даалгавар харагдсан. За мөн одоо R1 маань ухсарсан зэвсгээ аваад бас мөн адил скроллуудыг цуглуулна. За цуглуулчаад R2-ыг өөр дээр ачааллах. Өөр дээр ачаална гэдэг маань 2 робот нэгээ өргөнө гэсэн. Өргөөд одоо тэр 3x3-тай тик так той дээр скролл байрлуулна. Тэр бол нэлээд хүнд
2 робот нь нийлээд бол нэг 50 кг жинтэй байх хэрэгтэй. Тэгээ нэг робот ойролцоогоор нэг 20 хэдэн кг гэдэг чинь нөгөө роботоо өргөхийн тулд тэгээ аль болох тэгээ өргөж байгаа робот бол нэлээд жинтэй болох хэрэгтэй. Тэгээд тэрийг дээш нь өргөөд юм байрлуул нэгдэг бол нэлээд хүнд алхах харагдаж байгаа. За мөн амжилтын тэмцээн дээр 2 одоо дундын бүс байрлаж байгаа. Нэг нь бол одоо хидрак гэж байгаа. Тэн дээрс одоо зэвсгийн жадны үзүүрүүдийг аавн. Тэгээ тэн дээр бол 2 роботод хоорондоо одоо гараараа мөргөлдөх, тэ бивэндээ контактлах одоо ийм их асуудлууд үүсэх. За энэ бол шүүлтэн дээр бол хэцүү байх гэж харагдаж байна. За хоёр дахь нь бол TikTok toy буюу 3x3 дээр бас роботууд хоорондоо хөрөлцөх, шүргэлцэх юм асуудлууд гарна. Энэ дээр бас шүүлтэн дээр бас анхаарах юмуд гарах байх гэж харж байгаа. За энэ жилийн дөрмийн хувьд бол өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бол бас шүүхэд арай хялбар. Яг өнгөрсөн жил бол одоо 3x3 сагсан мөнгөний тэмцээний дүрмээр цогцсон роботууд нэг талбайд хоорондоо одоо тоглосон бол энэ жилийн тэмцээн бол 2 тусдаа талбай дээр 2 одоо common zone дээр тоглолт явагдах учраас харьцангуй шүүхэд хялбар байх болов уу гэж харж байгаа. ABU Robocon 2026 ирээдүйн инженеруудын ур чадвар, бүтээл сэтгэлгээ, технологийн шийдлийг сорих томоохон тэмцээн юм.